сайн бацхан уу бүжэн. За энэ араа подкаст хийж байгаа юм шиг харагдаж байна уу? Гэхдээ энэ удаа би подкаст хийхгүй яагаад гэвэл хүн болгон хийгээд байгаа учраас ганц юмнаас гэсэн хоцрох гэж байна. Харин одоо нэг бичлэг үзүүлнэ. Энэ бичлэг болохоор өмнө нь бол би ингээд бүр хийх юмсаа ингээд бодоод байсан юм бичлэг гэрээс гарч байгаа хогоо хэд ангилах уу? Ангилснаа яаж одоо хинт хүргэж өгөх үү? Эсвэл хэнийг дуудах уу? Бидний ангилсан хог хаягдл хаашаа яаж чод юу болдог вэ гэсэн юм нэг цогц мэдээлэлтэй гоё бичлэг хийх юмсаа ингээд бодоод байсан боловч үнэндээ яг боломж нь олдохгүйсэн. Тэгсэн чинь өнгөрсөн 7 хоногт насан туршийн боловсролын төвийнхэн болоод Star HD телевизийнхэнтэй хамтраад яг тийм бичлэг их боломж олдлоо. Тэгээ одоо энэ бичлэгээ та нартаа гой цэгцлээд богинохон болгоод хүргэх гэж байна. За ер нь яагаад ингээ хог хаягдал ангилах талаар яриад байдаг вэ гэвэл хүн ч нөгөө амтын болохоор орчин тойрон ингээд хордчихлоор эргээд өөртөө хордоод гэдэг юм уу да өвдөөд байгаа болохоор би одоо эрүүл байхын тулд те хүүхдүүдэд эрүүл орчин үлдээхийн тулд л ингээ хог хаягдал яриад байгаа. Гэхдээ би ганцаархнаа ингээл ангилал те ганцаархнаа эрүүл байх гал хичээгээд байхаар чи ямар ч үр дүн хүрэхгүй байгаа хгүй. Энийг нөө олон болгожиж бүр олон хүн ангилдаг болж иж улс орон даяараа ангилдаг болж иж энэ маань үр дүнд хүрэх учраас ингээл хог яриад хідүүлээ ингээ хогоо ангилдаг болёо гэд ингээ бичлэг хийгээд байгаа. За энэ бичлэгийн нэг давуу тал нь болохоор нөө телевизээр гарч байгаа учраас баруун доод болондоо нэг гоё дохионы хэлмэрч миний хэлснийг орчуулж байгаа. Тийм болохоор чинь нөө хэлсэн бүх үгийг маань хүн болгон сонсох боломжтой болохоор үнэхээр гоё баяртай байгаа. Харин нэг жоохон таагүй санагдаад байгаа юм нь өгн би нүунийг ахугаас гарч байгаа бүх хог хаягдлыг харуулж байгаад хүмүүстэй хэлчих юм бол илүү гоё амьд болоод амьдралд ойр байх болов гэж бодоод нүунийг хамтарч хичээл заасан залуутайгаа бүр ингээд үзүүлэх гээд аваад ирсэн байсан. Тэгсэн чинь телевизийнхэн реклам болно гэдээ доотлын ингээд мозаиклаад буюу жоохон бүдгрүүлсэн байлээ. Гэхдээ хамаагүй араас нь нүунийг ангилах боломжтой болоод боголомжгүй дахиур хог хаягдлуудын зураг нь явж байгаа учраас та нарт маань ойлгомжтой байх болов гэж бодоод байна. За ингээд бичлэгээ үзээд хэлээрээ. Биний одоо сүүлийн 2 хоног цуглуулсан хог байгаа. Тэгээд нэвтрүүлэгтээ зориулж бэлдсэн. Тэгээд энийг бас хэрхэн яаж ангилах вэ? Энэ талаар би бас өөрөө бас мэдэж авъя. Тэгээд энэ талын мэдээллийг та үзэгчдэд өгөх үү? 2 хоногт ийм хог хэмжээний хог гаргаж байгаа бол нэгдүгээрт та эдийн засгаараа маш их хохирж байна. Хоёрдугаар та эрүүл мэндэ ботохгүй байна. Гуравдугаар та байгалаа огт ботохгүй байна. Ерөөсөө ийм 3 юмыг зайлшгүй бодох хэрэгтэй. Хэрвээ та хогоо багасгахыг англи гэж бодож ивэл нэгдүгээрт худалдаа авалтандаа анхаар. Худалдаа авалт хийхдээ л за энийг чи манай улсын хэмжээнд дахиж ашиглах болов уу? За энийг авснараа миний эрүүл мэндэд хэрэгтэй бол гэдэг бодож их хэрэгтэй байхгүй? За англи те шууд англи. За нэгдүгээрт манай улсын хэмжээнд одоо ингээд ангилдаг 20 үйлдвэр байгаа. Энэ 20 үйлдвэрийн дийлэнх нь хуванцар гэлгэрүүтийн үйлдвэр. Энэ хуванцрыг гэхэд манай улсын хэмжээнд яг одоогийн байдлаар 3 төрлийн хуванцрыг ангилж болж байна. Жишээлбэл PET гэдэг хуванцар. PET гэдэг хуванцарт нь дандаа одоо ингээд үзүүлчих те хүмүүс үзүүлэхгүй болохоор яг ямар юм бэ гэдээ асуугаад байдаг байхгүй юу. Тэгэхээр ингээ харуулчих юм бол илүү амар штэ. Жишээлбэл ундааны савыг олвол дахиж ашиглаад бүтээгдэхүүн хийх гээд байгаамаа. Тийм учраас энийг сайхан одоо ангилах хэрэгтэй. Ангилахдаа эний чинь дахиад бүтээгдэхүүн хийх гэж байгаа гэдгийг маш сайн бодох хэрэгтэй учраас доторх нь ямар байх хэрэгтэй вэ? Цэвэрхэн л байх байлгүй дээ. Тийм шүү дээ. Цэвэрхэн байх хэрэгтэй. Яагаад цэвэрхэн байх хэрэгтэй гэвэл манай үйлдвэрүүд чинь дөнгөж хөл дээрээ хөгжиж эхэлж байгаа учраас тэднэрт маань энийг угаагаа цэвэрлээд авах дамжлага нь одоохондоо алгаа. Хөөхий тэнд байгаа хэдэн ажилчид нь яг үүндээ өөрсдөө усаараа ингээд зайлаа зогсож байдаг байхгүй. Тэгэхээр бид нар нэгэнд ангилж эхлэх гэж байгаа юм бол хийвэл хийсэн шиг хийл да тий. Уучаад энийгээ жоохон усаар зайлаад цэвэрхэн болгоод тэгээд дараа нь яах хэрэгтэй вэ? Мэдээж хадгалах юм чинь овор хэмжээг нь багасгах хэрэгтэй тий. Овор хэмжээг нь багасгая. Тэгвэл энэ бодлоор бол ингээл би бол авччих юм байна. За тэгээ буцаагаад таглалчих юм байна. Тий, ингээд. Тэгээд одоо энийг дараа нь яах вэ? Тэгээд давхрын хэсэг буюу дахиж ашигладаг тэр одоо гялгар уут байна уу, хогийн сав байна уу, тусдаа нэг гялгар уут гаргачих заяа. Одоо булдлах хогоо хийдэг, ашиглах хогоо хийдэг тийм нэг тусдаа юм гаргачих. Дахиж ашиглах нэг хог бэлтгэн нь. Тэгээд дахиж ашиглахдаггүй хогны нэг уут. Тий. Би ерөөсөө яг тэгдэг. 2 л хогийн сав байгаа манад. Тэгээд эдрий чи ингээд бүгдийг ингээд хэмжээг нь багасгах чинь гут чинь удаан хугацаанд хадгалах боломжтой болно. Танаад гэрээр дүүр чи гэрээр чин дүүр юм хог би болохгүй. Хоёрдугаар цэвэрлэхээс чинь
хамгийн гол нь чинь удаан хадгалах юм бол одоо өмхөрөд муухай болно шүү дээ. Хөгжрөн цэвэрлэн гэдэг чинь тийм шалтгаантай бас те. За дараагийн хуванцар болохоор HTP гэдэг ийм хуванцар ахгүй. Ихэнх хуванцруу доороо дандаа тэмдэглэгээтэй байгаа. Эхнийх тэр PET гэж бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол доотлыг харах юм бол PET гэж бичсэн байгаа. Энэ дахиж ангилагдах юм маань бүтээгдэхүүн болох юм байна гэдээ ойлгох хэрэгтэй. За дараагийнх нь болохоор HTP гэдэг доор нь бас бичсэн байгаа. Ийм нэг зураастай. Энэ зураас нь нааж хийсэн юм шиг ийм хуванцар. Энэ хуванцар ер нь бас нэлээд үнэтэй хуванцарт ордог. Кетчуп, шампунь, ангижруулагч, за тэгээд комет гэх мэт их ихтэй тийм цэвэрлэгээний бодисууд ийм хуванцар дотор байгаад байдаг. Бас цэвэрхэн байх хэрэгтэй. Ингээд хоёр төрлийн хуванцрыг ангилж болж байна те. За дараагийнх нь хуванцар болохоор PP гэдэг хуванцрыг манай улсад дахиж ашиглаж байгаа. Энэ их ихтэй нэг удаагийн хоолны савнууд PP гэдэг хуванцарт байгаад байдаг. Тэгэхээр доотлолт нь бас PP гэдээ хоёр үсгээр бичсэн байх юм бол та нар маань энийг ангилж болох юм байна. Манай улс энийг дахиж ашиглаад санал ширээ хийж байгаа юм байна гэдээ ойлгочих хэрэгтэй. Энд нэг хуванцар байна. Энэ одоо PSMS гэж бичсэн байгаа. Энэ гурван төрлөөс өөр тэмдэглэгээтэй л бол шууд хөрсөнд хаягдана гэж бодоорой. Тийм учраас худалдаж авахдаа за эн чинь хөрсөнд 1000 жил хадгалагдах юм байлээ. Тийм учраас би авах уу үгүй юу гэдэг дээр сонголтоо зөв хийж. Энэ бол шууд хаягдана. За дараагийнх нь бол гялгар ут. Энэ ингээд хардаад талхны гялгар ут байна. Энэ ингээд 10-ын гэдэг гялгар ут байна. Энэ салфеткны гялгар ут байна. Өөр энэ одоо гурлан бавных байна. Энэ сүүнийх байна тий. Энэ шоколадных байна. Эдрийг бүгднийг манаас дахин боловсруулна. Сан орго пластик центр гэдэг хоёр компани яг гялгаруу дахин боловсруулдаг компани байдаг. Энэ хоёр маань ер нь бол түүхий дээр дутдаг байхгүй юу. Тэгээд яг нөгөө эрэлт ихтэй үед нөгөөд бол маань захиалга ихтэй байдаг. Гэтэл түүхийд нь байхгүй биднээс ангилдаггүй. Учраас ажилчид нь бүр хогийн цэг рүүгөө очоод түүгээд буцаж авчираад угаагаад бүтээгдэхүүн хийдэг. Тэгэхээр чин эдийн засагт маш их гаргалгаатай тэгээ байгальд хортой. Тэгэхээр ийм гялгаруутууд байх юм бол ангилж болох учраас бүтээгдэхүүн болох учраас та нар маань доторхын яах лээ? Цэвэрлэн. Тий, хамгийн гол нь доторхон цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгээд ингээд бүгднгийн сайхан одоо бас л авар хэмжээг нь багасгаал хадгалчихна гэсэн үг дахихын хэсэгт. Тий. Хэмжээг нь багасгаад тавьчихна шүү дээ. Тийм, давхрынхаа хэсэгт хадгална. Гялгаруутан дээр нэг асуудал байгаа. Ийм мөнгөлөг гадна дотонтой гялгаруут авах юм бол манай улсын хэмжээнд одоо юусаа ашиглахдаггүй шууд хаягдж байгаа учраас ийм гадна дотноо ийм одоо мөнгөлөг авах юм бол аль болох худалдаа авахаас татгалзах хэрэгтэй. За энийг шууд хаяа те. Энэ кофений уур бас ийм мөнгөлөг байгаад тийм гэхдээ энийг нөгөө нэг үйлдвэрүүд маань бас ингэдэг юм заримдаа. За энэ кофенийхыг болвол үнэхээр маш сайн бүгднгийн цуглуулад тэгээд доторхон цэвэрхэн байх юм бол сан орго компани авч болно гэж хэлдэг байхгүй ийм кофенийхыг. Тэгэхээр хэрвээ уусан бол нэгдүгээр цэвэрхэн байх хэрэгтэй, хоёрдугаарт одоо олноор нь гоё хадгалсан байх хэрэгтэй. Тэгэх юм бол сан оргуугийнхан авдаг учраас давхартаа хадгалж болох нэ. Тэ энэ кофенийхыг. За тэгээд лазыг ярий. Лаз бол бас үнэтэй давхарт ордыг хайлуулад тэгээд буцаагаад тоогоо янз бүрийн сав суулга хийдэг. Тэгээд импортод хамгийн гол нь гаргадаг. Солонгос, Япон руу усан онгоцны торог төхөөрөмж хийдэг юм байлээ. Хөнгөн цагаан лаз. Энэ дахиж ашиглагдана. Энд ч тавьчих. Гэтэл энд бас ийм лаазууд шүү дээ. Ийм төмөр лаазнууд. Одоо ингээд дашилсан ногооных энэ одоо юуных нь ямар ч гэсэн ийм төмөр лаазнууд бол яг одоогийн байдлаар юусаа ашиглагдахгүй. За одоо цаасыг ярив. Цаас болохоор бас манай улсад дахиж ашигладаг 2-3 компани байгаа. Сүүлийн үед энэ хог хаягдал чинь ер нь бол нэлээ эргэлтэнд ороод мөнгө олох боломжтой бизнес хийх боломжтой салбар болоод байгаа хөөе. Олон улсын хэмжээнд. Тэгээ манай ч гэсэн энэ чиглэлийн үйлдвэрүүд хөгжиж байгаа. Тэгэхээр цаас байх юм бол ийм бичгийн цаас, дэвтрийн цаас, номны цаас байж болно. Бас ангилж хэрэгтэй. Гэхдээ энэ цаас чинь скотчгүй, шохоогүй, хавтасгүй байх хэрэгтэй. Тэгхийн бол энийг дахиж ашиглаж болно. Тэгэхээр энэ болно гэсэн үгтэй дахиж ашиглана. Энэ сонингийнх бас ашиглана. За энэ бас өндөгнийх энэ бас ашиглана. Цаасан дээр ганц энэ байна. Сүрья мөрья гэд бичсэн одоо юм гялгар гадартай гэх юм уу да. Ерөн шохоотой гэж ярьдیں۔ Ийм гялгар гадартай сэтгүүлийн за ямар нэгэн ийм брошюр танилцуулгын цааснууд бол ерөөсөө ашиглахдаггүй шууд хаягдана. Үзэгч та бүхэн ч гэсэн бас анзаараарай энэ тентхийн байгууллагын сурчлагаа аль болох авахгүй зүгээр эсвэл тэр доор нь үзээд мэдээллийг нь авч байгаарай. Энэ одоо яг дахиж ашиглагддаг учраас бас байгаль их дэлхийд манаас хөрсөнд манаас бас хор хөнөөлтэй байх шүү. Тэгээд анхаараарай манайх. За энэ цаасан аягнууд цаасыг модоор хийдэг. Модноос
хүчил төрөгч гардаг. Хүчил төрөгч гарахгүй бол хүмүүс бид нар амьдрал байхгүй. заавал тэг ганцхан удаа ус уухын тулд энэ одоо байгалийн нөөцийг хэмжээгээр ашигласан нэг удаагийн цаас аяг хэрэглэх ерөөсөө шаардлага байхгүй юм байна. Өөрийнхөө л аягтай явжвал тэгээд одоо шааз аяган дуучих юм бол болно. За шилэн дээр яри хөрсөнд 4000 жил хадгалагддаг гэдэг байхгүй. Түүмэр гарах эрсдлийг маш ихээр нэмэгдүүлж байна гэж үздэг байхгүй. За шилийг бол манайхан бас нэлээд хэрэгэлдэг. Гэхдээ Апу компани гэх мэтэр үндэсний үйлдвэрлэгчид зарим нь бол бүтээгдэхүүнийхээ шилийг авдаг. Одоо энэ слайд дээр харагдаж байгаа энэ төрлийн буюу үндэсний үйлдвэрлэгчдийн шилийг буцааж авах боломжтой шилнүүдийг нь би энэ зурган дээр харуулсан учраас эндээс та нараа мэдээлэл авчаарай. Харин импортоор орж ирсэн буюу одоо гадны гой савлгаатай тансаг шилнүүдэд нь штэ арх, пив, вино гэд эдгээр бол шууд хөрсөнд хаягддаг учраас аль болох хэрэглээс татгалзах хэрэгтэй гэсэн үг ээ. За ингээ хайрцагуд байна. Энэ хайрцаг энийг ашиглах тул юу гэж бодож байна чи? Цаас юм чи одоо ашиглах. Гүү энийг ашиглахгүй. За хайрцагн дээр ганц юм байна. Цагаан хайрцаг байх юм бол ерөөсөө одоогийн нөхцөл байдал дахиж ашиглах боломж улсын хэмжээнд байна алга. За энэ тамхи. За тамхи болохоор одоо баг хүндээ ч хэрэггүй сте. Тамхи болохоор ингэдэг бас хэрэглэгдэхгүй. Ингээд шууд хаягдана. Харин одоо гаднах гэлгар утна бол шууд ашиглагдах боломжтой гэсэн үг. Ер нь тамхитай холбоотой ганц нэг мэдээлэл хүргэхэд тамхины иш биштэй энэ шүүлтүүр гэж жоохон юм байдаг. Энэ шүүлтүүр хүртэл хөрсөнд 1.5-аас 5 жил хадгалагдаж тухайн хөрсөө хордуулдаг гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр өөрт ч хэрэггүй байгаль тоортой юм чинь энэ одоо тамхиг татах хэрэг байна уу л гэж асуух гэдэг. Энэ ингээд шууд хаягдана. За энэ бол аюултай хог хаягдалд ордог. Ер нь бол айгүй хэцүү. Тэгэхээр өөртөө дур мэдээд им аваад тарих нь бас хэцүү учраас яг нэг одоо өрхийн имлэг дээр очиод тариал ядаж тариулах юм бол тэд нар маань бусад хогтойгоо нийлүүлэхгүйгээр яг тусгай хогийн одоо имлэгийн хог хаягдал хайдаг тэр журмаар нь хаян шатаанаа л гэсэн үг. За энэ зай байна. Зай бол аюултай хог хаягдал ийм хуруу зай 800 литр усыг тэр чигт нь хордуулдаг. Тийм аюултай гэж үздэг байхгүй юу? Ингээд би одоо ингээд хогоо ингээд овор хэмжээг нь багасгачлаа, нэлээх цуглуулчлаа тий. Тэгээд энэ хогийг харин одоо ч манай байрны гадаа ч юм уу хог ангилсан таславчтай тийм ангилсан хогны одоо сав байхгүй. Зарим хороолт бол байлаа би бас анзаарсан. Тэгэхээр энэ байхгүй одоо ийм хороол байшингуудад яаж энэ хогийг одоо зохицуулалт хийж одоо тэр хог хаягдлын зориултын газар ч юм уу хүргэж өгөх юм уу энэ талаарх мэдээлэл өгөх үү? Хамгийн энгийн сонголт гэх юм бол хэрвээ та англиад сурчих юм бол хүүхэд чинь сурдаг. Бидний хүсэж байгаа тэр цэвэрхэн Монгол бүтээхэд би оролцож чинь хүүхдээ бэлдэж байна л гэсэн үг. Бүгдний тусны хийчих юм бол одоо хог ачдаг одоо машины жолооч ачигчд байна шүү дээ. Тэд нар чинь ханзаараад байгаараа тусдаа ийм том шуудатай явж байгаа. Тийм байсан. Тэгээ харсан уу тий. Тэгээд тэр дотроо одоо бидний ангилсан энэ давхруудыг шууд аваад заваараагаар нь аваад тэгээд нөгөөтгтөө хийгээд хог одоо хаях замдаа давхар авдаг цэгүүдэд өгч чинь гэсэн үг. Хоёрдугаарх нь болохоор хэрвээ та ангилчих юм бол Facebook дээр зарцаа ногоон гээд крилээр биччих юм бол зарцаа ногоон гэдэг үйлчилгээнийхэнтэй холбогдоод тэд нар ирээд таны ангилсан давхрыг авна. Та захиалга өгөх хэрэгтэй. Гэхдээ үйлчилгээний хөлсгөөд нэг 5,000 төгрөг байна уу? Өрхөөс авдаг юм байна лээ. Нөгөөтэйгүр хэрвээ та нар яг үнэхээр ингээ хотхон хороололтой англи гэж санал өгөх юм бол хотын захиргаанаас аль хэдийн хогоо ангилцгаая гэдэг ийм бодлого бариад явж байгаа учраас одоогийн байдлаар миний санаж байгаагаар 40 газар гаруй байршилд англих савыг тавьсан байгаа. Тэгэхээр хотын захиргаанд дахиад өөрсдөө сөөхөөрөө дамжуулаад санал тавих юм бол та нарт тэр англих савыг тавьж өгнө гэсэн. Анзаараадахад өмнө ингээд айгүйх ингээд шатааж байгаа харагддаг. Энэ юу нь ямар хор өнөлттэй вэ? Хамгийн их хор өнөлттэй. Яагаад тэгэхээр бүх төрлийн хогийг замбраагүй нийлүүлж агаад хайчихлаар эргээд агаарт олон төрлийн хүнд металлууд ялгарч идэг. Бүх төрлийн хорт металлыг одоо би энд ярих боломжгүй юм. Тийм учраас ганцхан
хар тугалга гэдэг хүнд металлыг яаж биднэрт нөлөөлөд байгааг тавчхан яриа. Тэгэхээр 2008 онд нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс хар тугалга манай Улаанбаатарт амьдарч байгаа хүүхдүүдийн цуснд байна уу гэдээ үзсэн чинь 25 мг децилитр гэж гарсан. Үгүй тийм үү. Тийм, хар тугалга хүний биед байх ёстой юу? Чи юу гэж бодож байна? Ёсгүй л хүнд металл шүү дээ. Хүнд металл байхгүй юу? Хүний биед ер нь байх ёсгүй. Гэхдээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас байх ёсгүй. Гэхдээ 5 мг децилитр байх юм бол аюул одоо арай бага юм да гэсэн ийм зөвшөөрөгт хэмжээг өгдөг. Эмэгтэйчүүдэд цуснд нь байна уу гэдээ үзсэн чинь гэр хороолд байдаг эмэгтэйчүүдийн цуснд хар тугалганы хэмжээ 2 бүхэлдээ. Орон сууцнд амьдардаг эмэгтэйчүүдийн цуснд хар тугалганы хэмжээ 2 бүхэлдээ, гэр хорооллынх нь 3 бүхэлдээ гарсан. Хар тугалга ер нь хүний биед орсноор яадаг гэвэл шууд сэтгцэд нөлөөлдөг, мэдрэлд нөлөөлдөг, тий амар саажилттай болох магадлалтай, маш их ууртай, догшин болох магадлалтай, тэгээд сэтгэл гутралд оруулдаг. Тэгээд одоо бидний хамгийн их өвддөг хорт хавтрыг өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг, цуснд хадгалагдаа л байдаг байхгүй. Ганданд очиод манай ээж нар бид нар хүүхд маань эрүүл сарвал ажил үйлс нь бүтэмжтэй байх болтгоо гэдээ ном уншуулдаг. Энэ болоод магадгүй сэтгэлийн буян байж болох юм. Гэхдээ буйныг үр хүүхдүүдийнхаа төлөө бид нар боддоор хийх юм бол ерөөсөө хамгийн энгийн хогоо л ялгаад эхэлчих юм бол байгальтай ээлтэй амьдарч болж байгаа байхгүй. Байгальтай ээлтэй амьдрна гэдэг чинь бидний үр хүүхэд эрүүл саруулал байх юм байна.